Сайн байцгаана уу? X-File podcast-ийн энэ удаагийн дугаарыг хөтлөгч Солонгомын бие хүргэж байна. Манай өнөөдрийн зочноор хавдрын эмч, сэтгэл засалч, психосоматик судлаач Жайна оролцож байна. За тэгэхээр танд энэ өдрийн мэнд хүргэе. Сандойрын энэ өдрийн ярилцах сэдэв маань болохоор хүний сэтгэлийн шарах тайлагдаагүй блок, хүний биед хэрхэн яаж чөлөөлж, ямар өвчлөлт хүргэдэг вэ талаар энэ удаагийн сэдэв маань өрнөх болно. Монголчууд бидний дунд хамгийн их өргөн тохиолддог өвчлөл болох сахарын өвчний талаар. За энэ сахарын өвчин маань одоо сэтгэл зүйн яг ямар гэмтлийн улмаас хүмүүст өвчлөл үүсдэг вэ? Яагаад энийг асууж байна гэхээр хүмүүс одоо маш их эмийн эмчилгээ хэрэглээд байгаа хэрэг боловч одоо өвчин нь төдийлөн үр дүнтэй засал авахгүй байх тохиолдол байдаг тийм үү. Тэгэхээр сэтгэл засал талаасаа давхар хамт эмчлүүл энэ хэр үр дүнтэй гэм болоод одоо өнөөгийн үед чихрийн шижингийн өвчин маш их ихссэн байгаа. За манай Монголд болохоор ихэвчлэн чихрийн шижингийн эсрэг шалтгаануудын эсрэг эмчилгээнүүд явагдаж байгаа. Ихэвчлэн эмийн эмчилгээ, хоолны одоо зөвлөгөөнүүдийг өгдөг. Миний хувьд болохоор одоо хоол эмийн эмчилгээ гэхээсээ илүү тухайн хүний сэтгэл зүйн байдал маш их нөлөөлдөг гэдгийг дурдж хэлмээр байна. Яагаад гэвэл одоо дан ганц эм болон хоол зөв хооллолтоор бид нар чихрийн шижин гэмчлэх учир дутагдaltaй байдаг. Яагаад гэвэл хүн ерөнхийдөө сэтгэл зүйн асуудлаасаа болоод маш их стресстэй үе байдаг тийм. Яг энэ стресстэй үед чинь одоо тэр стрессийн гормонууд болох кортизол гормон байна тийм. Энэ гормон маань ихсээд ирэхээрээ одоо тэр цусны дахь сахарын хэмжээ бол ихсдэг. Глюкозын хэмжээ нь ихсэж идэг. Одоо илгэнд нийлэгчлэлт нь нэмэгдэж идэг. Тэгээ хоол боловсруулалт нь бас нэмэгдүүлж идэг. Яагаад гэвэл одоо кортизол гормон ялгарч байгаа үед энэ бол ямарваа нэгэн гаднаас аюултай нөхцөл байдал болоод байгаа юм шиг л тий хариу урвал байхгүй юу хүний сэтгэлийн яг энэ үед болохоор бид нар сэтгэлийн одоо эмчилгээ, сэтгэл засал одоо сэтгэлийн тогтвортой байдалд маш их анхаарахгүй бол тухайн хүн архаг тийм стресстэй, сэтгэл готролтой, уур бухимдалтай одоо ажил амьдралын нөхцлүүдээсээ болоод тий ийм нөхцөл байдалтай байх юм бол тэр одоо ийм уугаад хоолны дэглэм бариад тэр сахарын хэмжээ буурах, сахарын өвчин эдгэрнэ гэдэг чинь ер нь бол дутагдaltaй. Зөвхөн одоо эмийн эмчилгээгээр хүн эмчлэгдэхгүй давхар бас сэтгэл засал тий заавал өөрийнхөө сэтгэл зүйн байдал дээрээ ажиллах ёстой. Сэтгэл зүйчдэрээ ер нь хандаасаа л гэж би хүсэж байгаа. Тэгэхээр ер нь одоо энэ тань дээр ирж үйлдэлсэн үйлчлэгч нар дунд та магадгүй сахарын өвчтөе хүмүүстэй ажиллаж байсан болвол за ерөнхийдөө зохиолон одоо яг ямар сэтгэл зүйн асуудалтай хүмүүс одоо сахарын өвчнөд одоо их нэрвэгддэг юм болоо. Миний үйлчлүүлэгч дундаас ерөнхийдөө сахарын өвчнөө ингээд даамжирсан тий айгу инсулин хэрэгэлдэг ийм хүмүүс байгаад байгаа. Энэ хүмүүсээс ингээд ажиглаад ажиллаж үзэхэд ерөнхийдөө амьдралын баяр баясгалыг мэдрэхэ болцсон хүмүүс байдаг. Амьдрал нэг утгахгүй санагдах ч юм уу тий нэг л одоо баяр баясгалыг мэдрэхээ болцсон зүгээр л урсгалаараа амьд үлдэхийн тулд өнөө маргаашаа тий бодох тийм л одоо сэтгэл зүйн хямрал чин тэр хүний одоо нэг талаас тэр сахар ихсэх тий чихрийн шижингээр өвдөж байгаа тэр өвчнийг нь улам сэдрүүлэх шалтгаан болдог. Тэгэхээр ерөнхийдөө тэр хүмүүсийн яг өнөөгийн нөхцөл байдал дээрээ дүгнэлт үзэхэд өнөөгийн нөхцөл байдал гэхээсээ илүү нөгөө өөрийн чинь сая асуусан сэтгэлийн блок гэдэг зүйл байгаа шүү дээ тийм. Энэ сэтгэлийн блок гэдэг нь бидний өнгөрсөн амьдрал ялангуяа хүүхэд насны сэтгэлийн шархууд бие махбодын энэ тэнд ингээ блоклогддог байгаа. Тэгээд энэ нэг блоклогдоод бидний ой сан намжинд дурсамж болоод үлддэг.
За тэр нь ингээд даалт ухамсарт автоматар ингээд код үүсчихдээ шүү дээ тий. Одоо амьдрал дээр ямарваа нэгэн тулгамдах асуудал болгон дээрээ өнгөрсөн амьдрал дээр үзэж байгаа шарах нь одоо сэтэрж байгаа мэтэр хариу үйлдэлүүд үүсдэг. Ерөнхийдөө тэр одоо кортизолын ялгаралт байнга байхыг одоо нөлөө болж өгдөг гэх юм уу. Тэгэхээр ерөнхийдөө одоо хүүхэд насны ч тэр өнгөрсөн амьдралын ч тэр сэтгэлийн одоо сүүлийн үед аягүй их яригдж байгаа траама гэж байгаа шүү дээ. Сэтгэлийн шарах, сэтгэл зүйн байдлууд дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Ялангуяа одоо сүүлийн үед энэ сахар болон энэ чихрийн шижин өвчтний үед заавал сэтгэл зүйн асуудлыг авч хэлцэх цаг нь болцсон болов уу гэж би давхар ярьж байгаа. Давхар заавал ярих хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг жоохон аз жаргалын допамин их дутагддаг хүмүүс байдаг байна. Сахарын өвчтөй хүмүүс тийм үү? Ерөнхийдөө өргөлж стрессээр байгаад ер нь баяр баясгалыг мэдрэхээ болчдөг гэж байгаа шүү дээ тий. Хэрвээ бид нар стресстэй байгаа, уур бухимдалтай байгаа хүмүүстэй энэ хүмүүс яадаг вэ гэхээр тэрийг ингээд илэрхийлж гаргах биш дотроо хоримтлагдсаар байгаа. Тэр одоо даалт ухамсар чинь өөрөө ойлгохдоо өөрөөхөө тэр хүн чинь мэдрэмжээ ингээд дарангуйлаад байгаа шүү дээ тий. Тэр мэдрэмжээ дарангуйлж ингээд чинь бүх мэдрэмжээ давхар дарангуйлждаг. Тэр баяр баясгалыг бүртэл тархич нь ойлгохдоо бүх мэдрэмжийг нь дарангуйлах хэрэгтэй юм ингээд ерөөсөө баяр баясгалгүй болцсон байх магадaltaй хүмүүс надад үйлчлүүлсэн байгаа байхгүй юу? Тэр нийгэмд одоо угаасаа ингээд гарахаар стресстэй, бухимдалтай хүмүүс бас их байна. Энэ бол ер нь бол иймэрхүү өвчлөлийн суурь болох магадaltaй байна. Тэгж ойлгож болох тийм. Ерөнхийдөө чихрийн шижин өвчнийг улам дамжруулж сэтрэх хүчин зүйлүүдийн нэг болмон. За дараагийн нэг тулгарсан хамгийн хэлбэр тохиолддог одоо тэгээд эмчлэгддэг өвчин гэж яригддаг. Энэ нөгөө ревматизм тулай гэж нэг өвчин байна. Энийг одоо баг эмчилгээ байхгүй гэд зарим эмчнэр нь тэгнэ, зарим нь болохоор боломжтой гэлээ. Энэ одоо яг ямар сэтгэл зүйн яг ямар асуудлаас үүсдэг өвчин бэ? За надад ревматизм, ревматоидны артрит онцтой тэр аутоиммуны өвчтөд үйлчлүүлэгчд хандаж байсан. Энэ хүмүүс эдгэрч байсан. Энэ бол ер нь сэтгэл зүйн шалтгаан бол маш их одоо шалтгаан болж үр дагавруудыг гаргаж идэг. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол аутоиммуны өвчин чинь өөрөө дархлааны системийн өвчин шүү дээ. Дархлааны систем чинь цаана гүн шалтгаан юу байдаг вэ гэхээр ер нь бол сэтгэл зүйтэй холбоотой. Бид нар ингээд сэтгэлээр унах ч юм уу тий. Сэтгэл зүйн асуудал гэдэг чинь ерөнхийдөө тэр чигтээ бие махбод энэ бодис солилцооны өөрчлөлт, гормоны өөрчлөлтүүд үүсэж байгаа шүү дээ. Тэгээ цусны эргэлтийн хүртэл ийм өөрчлөлтүүд үүсдэг. Тэгэхээр аутоиммуны өвчин тэгээ нэг үйлчлүүлэгч эмчлүүлж байсан. Энэ бол сэтгэлийн хямралаас болж исэн тэр хүн архаг удаан хугацааны сэтгэл готролтой байсан. Тэр хүний одоо сэтгэлийн блокийг тайлахтаа надад зорилгын одоо би ингээд зорилготой амьдрмаар байна тий. Одоо ажил эхлүүлмээр байна, дуусмаар байна. Ажил эхлүүлээд ерөөсөө ингээд дуусгах чаддгүй гэдэг ийм сэдвэр бит хоёр ажилласан. Энэ хүн олон удаагийн уулзалт болж исэн. Хүн чинь өөр аутоиммуны өвчнөд байгаа шүү дээ. Өвчин тий өвддөг. Тэгсэн чинь тэр хүүхэд наснда яаж исэн бэ гэхээр нөгөө хичээл хийх явцад нөгөө аюул их нөгөө олон давхардсан хичээлийн дарамтнаасаа болоод би чаддаггүй юм байна тий гэдэг ийм ойлголт аваад дутуу гэдэг ямарч байсан. Би дутуу юм байна. Би чаддаггүй юм байна. Тэр чинь тэгэнгүүтээ тэр өөрийгөө тэр маш их зэхэж буруутгах гэсэн бүр хүүхэд наснаас эхлэлтэй байгаа. Тэр үеэсээ хойш тэр хүүхэд яасан бэ гэхээр ер нь бол би чаддаггүй. Би ерөнхийдөө ингээд бусдаас дутуу гэдэг ийм сэтгэлийн дарамт ингээд даалт ухамсарт кодлох өөрийгөө хагаад имлэмж ингээд дутуу. Тэгэнгүүтээ даалт ухамсар тэрийг яаж ойлгосон бэ гэхээр ер нь ямарваа нэг зүйлийг хийх хүсэхгүй байна манай эзэнтэй. Тэгэхээр ер нь бол зорилготой төвлөрөх, хичээлдээ төвлөрөх, хийх үйлдэлийн дарангуйлах ийм дургуй болох тийм ийм сэтгэл зүйтэй болгоод ерөнхийдөө дараа нь энэ бие мах бодор
илэрч байгаа байхгүй юу? Тэр үеийн мөчний өвчин чинь өөрөө ямарваа нэгэн ажил хийхэд бэрхшээлтэй болгодог шүү дээ. Тийм болохоор ийм нэг үйлчлүүлэгч байсан. Тэр блокийн тайлж өгсөний дараа аутоиммуны өвчин нь эдгэрч исэн шинжилгээний хариултууд нь эрүүл гарч байсан. Тэгэхээр ревматизм ч одоо нөгөө нэг сэтгэл зүйтэйгээр холбоотойгоор ер нь хүний үйл хөдөлгөөнийг хязгаарласан, үйлдэлийг хязгаарласан өвчин бололтой тохирч шít. Сэтгэл зүй чинь өөрөө би энийг хийж чадна, ийм зүйл хийх юмсан гэдэг хүсэл чинь өөрөө бас нэг үйлдэлт хүргэнэдэ. Тэрнийг нь хязгаарлаад тань гэсэн үг юм байна тийм. Ерөнхийдөө тэр хүний хувьд тийм кейс байгаа. Гэхдээ энэ чинь хүн болгоныг өөр байж магадгүй. Аутоиммуны өвчин чинь өөрөө шалтгаан тодорхойгүй өвчин. Дархлааны систем. Тэгэхээр энэ шалтгааны тодорхойгүй гэдгийн цаана нь юу вэ гэхээр энэ бичсэн суралцаа тархины зохицуулгаараа явагдаж байгаа шүү дээ. Тэр хүүхэд наснаас айгүй тийм дарамт эргээд эрүүл мэнд тэр үеийн мөчөөр нь сөрөг нөлөө үзүүлж байгаа байдал илэрч байгаа. Тэгэхээр одоо өнөөдрийн өвчин болгоны цаана нь ямарваа нэгэн сэтгэл зүйн шалтгаанууд байна уу гэдгийг судалдаг ухаан чи өөрөө психосоматик шинж ухаан болж байгаа. Энийхээ сүр блокийн тайлах арга техникүүд нь байдаг. Яг тийм техникүүдээр ажиллахад яг ямар дурсамж, ямар үе дээр, ямар сэтгэл хөдлөлтөөр тэр хүн хэд эмзэглэн хүлээж авч тэ даалт ухамсарт нь бүр одоо шингэж блок болж ийм нэг илрүүлж тэрэн дээр нь ажиллаад өгөхөд тэр хүн ажуухан эдгэрсэн. Тэгэхээр эмийн эмчилгээнийхээ хамт сэтгэл заслын эмчилгээгээ хамт хийгдэхэд илүү үр дүнтэй. Ерөнхийдөө аутоиммуны өвчний эмийн эмчилгээ гэдэг чинь шалтгааны эсрэг гэхээс илүү өөр шинж тэмдгийн л эмчилгээ байдаг юм. Одоо өвдөлтийг нь зөвөрийг нь багасгах намдах. Тэгэхээр одоо миний ойлгож байгаагаар шалтгааны эсрэг эмчилгээ гэхээр ер нь сэтгэлээсээ л хайж үзэх хэрэгтэй юм байна. Тийм байна тий. Эмийн эмчилгээ бол зөвөрийг намдаах нь байна. Яг учир шалтгааны эмчилгээ хийхийг гэвэл хүн сэтгэл ер нь бол даалт ухамсар харахад ажиллаад үзэхэд шалтгаануудын нэг өөр сэтгэл зүй байх магадлал маш өндөр юм байна. Дараагийн ярилцах нэг сэдв бол одоо илэгний хортой хоргүй хавдар. Өдрөлийн ер нь хортой хоргүй хавдар одоо Монголд айгүйх аюулын харанга зөнхөлж байна. Ер нь бол хортой хоргүй хавдар тэр дундаа одоо энэ илэгний хавдар гэдэг ер нь бол илэгний хавдраар манай Монгол улс чинь дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Тэгээ нас уралтай айгүй өндөр. Энэ илэгний хавдар чинь шалтгаануудыг нь одоо манай клиник ангаа ухаан чинь вирус хооллолт хоолны буруу хэрэглээд архитэлт гэж хэлж байгаа. Гэхдээ миний бодлоор энэ хүн яагаад архи уугаад байгаа? Тэр шүү дээ. Яагаад вирус тэр хүн халдварлаад идэвхжээд байгаа? Дархлаас хүний цаана юу болоод байгаа? Дархлааны бас сул байдал байж магадгүй сэтгэл зүйн асуудал явагдаад байна. Тэгэхээр ер нь хүн маш их уурлахаараа илэг гэмтдэг гэдэг тийм яриа байдаг шүү дээ. Энэ үнэн. Бид нар сэтгэл зүйн тэр асуудал, стресс, сэтгэл готрол, уур бухимдлийн үед мэдээж нөгөө бицийн солилцооны өөрчлөлтүүд бие мах бодит гарч байгаа. Тэр одоо стрессийн гормонууд ялгарч байгаа тий. Энэ кортизол гормон өөрөө бас хэмжээний тэр сахарыг нийлэгжүүлэхийг илгэнд тэр бицийн солилцоо нөлөөлж идэг. Дээрэс нь одоо адреналин гэдэг ийм стрессийн уур бухимдалтай үед ялгардаг энэ гормон байгаа шүү дээ. Энэ цусны урсгал болон цус бүх зүйлд нөлөөлж идэг. За энэ эцсийн эцэд хаана ерөнхийдөө хоргойж байгаа вэ? Байн уур бухимдалтай, байн ийм стресстэй байх юм бол хоргожүүлж байгаа хэрэгтэн чинь өөрөө дан илэг. Тэгэхээр даалт ухамсар чинь маш ухаалаг байдаг. Тэгэхээр энэ эцсийн бай юу вэ гэхээр тэр уур бухимдлыг хоргойжүүлж байгаа хэрэгтэн чинь илэг болчихж байгаа. Тэр гормонуудыг тий. Тэгмүүд энэ чинь нөгөө илгийн эсрэг давтлах хэрэгтэй юм байна гэдэг ийм ухаалаг байдлаар илэг өөрөө ингээд үйл ажиллагааны хувьд суларч эхэлдэг тий. Дээрээс нь илэгний өвчлөлүүдийн ерөнхийдөө сүр шалтгаануудын нэг бол ялчгүй сэтгэл зүй болмоо
Тань дээр ажиллаж исэн хүмүүс донд одоо бодит кейс хэрвэл илэгний яг ямар асуудалтай юм байсан бэ? Тэгээ ерөнхийдөө миний ажиллаж байгаа хүмүүс дундаас илгэний өвчлөлийг психосоматикийн тэр сэтгэлийн болго тайлах арга техникээр ажиллаад үзэхэд ерөнхийдөө өөрийгөө жоохон доо хөрөмөлтөг, уур бухимдалтай тий гаднаас ямарваа нэгэн одоо дайралтууд ч юм уу орж ирэхээр тэр чинь эсэргүүцэж байгаа уур бухимдал шин сэтгэлийн хариу үйлдэл байхгүй юу? Тэр хариу үйлдэлийг гаргахгүй дотроо ингээд хадгалаа энэ хэдэн жилийн дараа магадгүй жилийн дараа 2 жил 10 20 жилийн дараа илгэний хавдар болох магадaltaй болж байна. Их төвчээртэй дотгошоогоо их юм боддог ганцаархнаа асуудлыг ингээд давж гарах гэж хичээдэг хажуудгаа одоо зовоочих гэдэг хүмүүс бас их байдаг шүү дээ. Дугаа хураагаар дүнсийгээ чимэг олж иймэрхүү хүмүүс бас сэтгэл зүйн одоо рефлексээ гаргадаг хүмүүс ер нь энэ өвчнөд бас нэрвэх магадaltaй. Тэгээ ерөнхийдөө сэтгэлийн өвчин гэдэг чинь бие махбодын өвчний сүр болно. Тэгээ яагаад гэвэл тэр сэтгэл хөдлөлийн хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр өнөөдөр би ууралж байна те. Чи өнөөдрөөрөө мартагдаад байгаа зүйл биш юм байна. Энийг хамгийн ухаалаг одоо зүйл нь юу вэ гэхээр тархич нь боловсруулад кодлоод авчдаг. Дараагийн удаа ийм дайралтууд орж ирэхэд миний одоо хариу үйлдэлүүд бэлэн байх ёстой мэтэр ингээд кодлж, хөрөнгөлүүлж аваад ит юм байна. Тэгвэл одоо дараагийн удаа хүн чинь өөрийгөө илэрхийлдэг хүн байвал тэр байн ажиллаад эргээд нөгөө бодисын солилцоо маань, тэр стрессийн гормонууд маань, сэтгэл зүйн байдлууд маань бүгд эрүүл мэндэд сөрөг дагамтай өгч идэг. Ер нь тэгээ нөгөө ингэж ирдэг штэ. Уурал хүн одоо нөгөө нэг ямар нэг юм дутагдж байгаа сэтгэл зүйн стресст орох ч үгүй юм уу, уур бухимдал төрөх ч үгүй юм уу. Ийм яагаад тэгэхээр хүн нөгөө нэг зөв хооллолт гэдгийг мартаад нөгөө стресс тархинд ялгархгүй аз жаргалын дааврыг өөр зүйлээс нэг орлуулах гэж үздэг. Тэгэнгүүт одоо жишээ нөгөө буруу хооллолт ч үгүй юм уу. За эсвэл архи уух хэлбэр ч үгүй юм уу. Алкогол хэрэглэх ч үгүй юм уу. Тиймэрхүү зүйл рүү оруулах нь эргээгээд нөгөө нэг эмэгтэй хүмүүс ч гэсэн одоо жингээ барьж чадахгүй байна. Гурилын өмнө хит их хэрэглээтэй одоо энэ юусаа яг л нөгөө сэтгэл зүйтэй холбоотой байна. Сэтгэл зүйтэй холбоотой шүү дээ. Ер нь 100% даавраа гэж хангалттай юм авч чадахгүй учраас өөр зүйлээс нэхэж нэхэд нөгөө орлуулад байна л та. Хитрхи хүн чинь хямралтай сэтгэл зүйн стресстэй тэр гацалтанд орсон бол тэр цаанаас одоо энэ бие махбод чинь нэхэн штэ тий амар амгалан тайван байдлыг тэр зүйлийг эргээд нөгөө хоолоороо нөхөж хоол идээд хэтрүүлэх иддэг. Энэ хэтрүүлж иддэг байдал чинь ерөөдөө ганцаард нь л хүмүүст их байд юм байна. Миний ажиллаж байгаа кейс дундаас миний ажиллаж байгаагаар тэр чинь ганцаардлыг маш их мэдэрч исэн би ганцаараа гэдэг кодтой хүмүүс сэтгэл тэр маш их хоол идэхээр нөгөө дүүрсэн мэдрэмж авдаг юм байна л та. Тэгэл нөгөө ингээд идээд ит юм байна. Тэ. Ер нь сая чиний асуусан асуултан дээр хооллолтын тухай асуусан шүү дээ. Бас л стресс бухимдал тэ ийм байх юм бол бидний уур бухимдлын үед бид нар тархинд энэ одоо голлох эргэтнүүдэд хүчлөрөгчийн хэрэгцээ их шаарддаг. Яагаад гэвэл тархичийн энийг ерөөсөө яаж ойлгодог вэ гэхээр ямарваа нэгэн аюул дайн ч юм уу бэлэн байдал байх ёстой учраас хүчлөрөгчийн хэрэгцээ нэмэгдэх ёстой. Тийм болохоор ходоод химнэж эхэлдэг юм байна. Ходоодны үйл ажиллагаа удааширч нэг стресссэн үед хүн чинь гороогод хоол орохгүй байдаг шүү дээ тийм. Энд чинь түүнтэйгээ холбоотой бэлтгэгдэж байгаа тэр. Одоо тэр хэрүүл маргаан зодонд бэлтгэдэг байгаа юм эсвэл юунд бэлтгэдэг тийм тий гадны ямарваа нэгэн нөхцөл байдал бие махбод ингээ ухаалаг байдлаар бэлтгэдэг. Тэгэхээр ингээ хоол орохгүй, хоолны туршил буурах, стресстэй үед бас тохиолдно. Хэд идэгчд нь бас эргээд нөгөө гой гормон, гой хоол идж байгаа үеийн мэдрэмжээр өөрийгөө дүүрэх гэж оролддог. Манай эмэгтэйчүүдийн тулд хамгийн их тохиолдог болсон залуу гэлтгүү одоо төрсөн төрөөгүй тий нас ахмаг эмэгтэйчүүдийн донд хамгийн их тохиолддог гэж бол эмэгтэйчүүдийн хавдар болчихлоо. Энэ эмэгтэйчүүдийн хавдрыг одоо
зарим хүмүүс тэгж яриад байна л да одоо энийг сэтгэл зүйн талаас нь би бол яг зөв бурууг хэлсэн сайн мэдэхгүй. Эрэгтэй хүнд их гомдох ч юм уу, ер нь их гомдолт хийсэн эмэгтэй хүний өвчин ч гэдэг юм уу, эсвэл өөрийгөө хайрлаж чадаагүй эмэгтэй тэгээ одоо гомдсон исэн бөөгнөрүүлж гэдэг юм уу. Тэгж бас нэг яриад байгаа шиг байна л да. Энэ хэр үнийн ортой вэ? Тэг үнэн. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн хавдрын одоо умаа хүзүүний хавдар гэж хэлж байгаа шүү дээ. Умаа хүзүүний хавдар чинь нөгөө вирусны гаралтай гэдэг вакцин яриад л яваад байгаа шүү дээ. Ер нь бол тэр вирусны гаралтай. Сэтгэл зүйн шалтгаанаас юу байдаг вэ гэхээр одоо би бусдын яаж ажиллаж байгааг мэдэхгүй би өөрийнхөө ажлыг л ярина шүү дээ. Ер нь гомдол өөрийгөө голох тэг гологдох мэдрэмж. Энэ мэдрэмжүүд айгүй их нөлөөлдөг. Эргээд сэтгэл зүйн уналтанд оруулдаг, стресс дүүлнэ, хямруулна тий. Тэгээ эдгээр одоо сэтгэл зүйн хямралтай байдлууд нь эргээд тэр хүний өвчин үүсгэх шалтгаанууд болно. Ялангуяа тэр миом хоргоо хавдар юм тий. Тэгээд өнд өвчний тэр эндометриоз гэж байгаа. Эндометриоз чинь үг нь бол эндометр байх ёстой эс чинь умаад биш. Өвчнөдөө өөрийнхөө байх ёсгүй газартаа байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тэр эмэгтэй хүмүүс өөрийгөө голох, өөрийнхөө байглаасаа өгсөн өвчлөө голох, эсвэл эр хүнд гологдсон мэдрэмж. Тэр мэдрэмжийн үндснээр гомдох сэтгэлээсээ үүсэлтэй ер нь хвчлэн өвддөг юм байна. За саяхан нэг юу авсан маш гоё үр дүн гарсан үйлчлэл авч ирсэн. Тэр эндометриозтой. Тэгээд маш их өвдөлттэй. Үр дүнгээ хуваалцаад надад ингээд утсанд байгаа одоо мессеж явуулсан байлээ. Миний сургуульд ямар үр дүн авсан. Тэр хүний үр дүн юу байсан бэ гэхээр өвдөлтөнд манай Монголын өвчин намдаах бол намдааж чаддгүй юм байна. Канад гэдэг нь Канадаас бүр захиж авахулдаг дөрвөн ширхэг өвчин намдаах үлдсэн бүр санаа зовоод ажилласаа чөлөө аваад гэртээ ирээд хэвтээ бүр бэлтгэлээ базаагаад тэгсэн чинь ерөөсө өвдөөгүй гинэ. Яагаад гэвэл чи 2-7 хоногийн өмнө надаас нөгөө тэр блокод тайлбарласан. Ямар блок? Яг тэр эмэгтэйчүүдийн эндометриоз өвчний шалтгаанд миний сэтгэл зүйн асуудал байна уу? Би ямарваа нэг сэтгэлээ блоклж энэ өвчнөө үүсгэж ийн үгүй юу гэдэг тэр одоо бид хоёр тэр сэдвээр ажилласан сэтгэл зүйн блокийг тайлбарсан. Тайлсан чинь бүр гайхалтай байна юм чи бүр би бүр шоконд орж ийн би эзэж ингэж аваагүй 16 наснаас хойш чи одоо 30 гарсан гэдэг 10 хэдэн жил гэж өвдөж байгаа. Тэгэхээр ингэж өвдөлтөд бүр 10 хэдэн хоногоор өвдөж миний ажлын одоо хөдөлмөрийн чадвар алт айгүй ингээд нөлөөлдөг. Тэгээд миний сэтгэл зүйн байдал тогтворгүй хэцүү байдаг байсан. Тэр өвчин маань зүгээр болцсон гинэ. Дээрээс нь тэр сарын тэмдгийнхаа өнгө нь айгүй бор хар хуурчсан. Өнгөтэй гардыг байна. Тэгэхээр эхний өдөр бор хар өнгөтэй болж гарч ирсэн ээ. Хоёр дахь өдрөөс яг нэг цусны өнгөтэй гарч ийна юм чи гэж байгаа. Тэгээ би ч гэсэн маш их баяртай байна. Ийм эндометриозоор надад үйлчлүүлж исэн эмэгтэйчүүд зөндөө байгаа. Тийм. Тэр хүний сэтгэл зүйн шарах нь юу байсан бол? Тэр хүний сэтгэл зүйн шарах нь юу байсан бэ гэхээр би бит хоёр ажиллаад сууж байхдаа би айгүй л тэр эртний хүндээ гомцсон болов гэж өөрөө дотор таамаг твшүүлээд ажилласан чинь биш байсан. Тэр эмээдээ гологж исэн, гэрийнхэндээ гологж исэн байдал нь юу вэ гэхээр хөө энэ унжсэн одоо тэр сул дороо шүү дээ. Чинь айгүй эмэгтэйлэг хүн баггүй. Бүр ингээд тийм төрөлхийн бүр уян налархаа тийм туйхан төрхөн эмэгтэй. Гой тийм гуйлаг тийм эмэгтэй. Бүр ингээд дууны хоолойны өнгө нь хүртэл тийм айгүй эмэгтэйлэг. Тэр байдлаасаа болоод жоохон баг багта сул биетэй байсан юм байна. Тэгмүүд энэ нэг юм ингээл яваад идэг гэлээ юу шаад өвчжсэн. Айгуу сул дорой яаж хүн болонтой юм одоо ингээд гэж ийгүү их шүмжилж ирсэн юм. Тэгээд аав ээжээсээ тэгээ бусдаас ч гэсэн энэ байдлаасаа болж ирнэ бол шүмжлээд өсвөр насн дээрээ эрэхтэй одоо тэр тусамжууд нь гарч ирээд байгаа шүү дээ ажлын явцад тэр чинь эрэхтэйлэг болж хувцсалж
яадаг байсан байна. Жохон өөрийгөө өөрөөсөө өөр дүр үүсгээд шүү. Харуулах гад. Яагаад гэвэл энэ чинь бүр тийм эмэгтэй болж байгаа хгүй. Тэгэхээр өөрийнхөө байглаасаа өгсөн тэр эмэгтэйг шинжээрээ гологдож байгаа мэдрэмжээр өөрөө тэрэнд гівшээд тий буруу юм шиг эсрэг зүйл рүү. Тий энэ бол эсрэг байж болохгүй зүйл надад байгаа юм шиг одоо талт хумсалтай кодлогдоод эргээд тэр хүний одоо талт хумсралт тий одоо тэр эмэгтэйчүүдийн эргэтэн систем болон өндөгчний эндометриоз нөлөө үзүүлсэн байгаа юм тий. Эмэгтэйчүүдийн өндгөвчийг ер нь бол эмэгтэй хүний тархитай холбож үздэг л дээ. Одоо нөгөө өмгийс боловсруулалт, эмэгтэйлэг байдал энэ бүгд одоо нөгөө гормон тархи өөрөө стресс их автаад байх юм бол эмэгтэй дааврыг дарангуулагдаад эхэлдэг гэдэг тий. Тэгэхээр тэр код яаж ажиллаж идэг вэ гэхээр үргэлж тэр чинь яг ил ухамсар тухаанаараа одоо өдөр тутмын бодлоор биш ч гэсэн тэр чинь автоматчлагдсан байх нь шүү дээ. Автомат өөрөө яагаад эрэхтэй хүний гуцыг өмсөд яваад байгаагаа мэдэхгүй шүү дээ. Эргээд ажлын явцад ийм учиртай байсан юм гэж ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр цаанаас автоматар талт хумсрын тийм үйлдэлүүдийг хийж байгаа хүн өөрөө мэддэггүй. Энэ байдал чинь өөрөө бие махбодны тийм өвчнөд хүртэл нөлөөлөд байгаа. Байглаас өгөгдсөн өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг хүлээн зөвшөөрөхгүй өөр хүчрхэг дүр бий болох гэж дүр эсгэж байгаагаа тэр хүн өөрөө мэдхгүй яагаад юм. Тэгэхээр бид нэр эргэн тойрныхоо гэр бүлийнхаа одоо хамгийн хайртай дотны хүмүүс маань ч гэсэн биднэрт ямар нэг өөртөө ч мэдлгүйгээр одоо нэг шарах өгчдөг байх нь шүү дээ. Шүүмжлэл шарах өгцөн. Үгүйсгэх. Ер нь бол хүүхэд наснда бидрийг аав ээжүүд шүүмжлэхтэй бидний яг энэ өвөглөөрөө ашгүй бидний бие махбодоор шүүмжлэх нь маш том буруу юм байна. Яагаад гэвэл тэр хүүхэд чинь тэгж албар тэгж төрөөгүй байгаа шүү дээ. Тийм болохоор өвөглөөрөө гологдож ийн гэдэг чинь эргээд би муу юм байна. Надад байх ёсгүй зүйл байгаа юм байна гэж итгэж хүлээж аваад. Тийм болохоор ер нь бол аав ээжүүд шүүмжлэхтэй тэр хүүхдийн өвөглөөрөө биш юунд таалагдахгүй байна. Тэр үйлдэлээр нь тийм магадгүй хичээл хийхгүй байвал хийхгүй байгаа чинь буруу байна. Хоол идэхгүй бол хоол идэхгүй байгаа чинь буруу байна. Түүнээс биш чи ингээл угийн туранхаа үлбэсэн амтан гэж ингэж бол байгалийн өвөглөлийн тэр хүүхдийн өвөглийг шүүмжилж болдгүй юм байна. Тийм. Бага насны хүүхдтэй ээжүүд болон их тохиолддог л доо. Одоо хүүхднийх өвчлөгдгий байгаад байдаг. Тэгэхээр нөгөө зарим эргэн тойрны хүмүүс маань ч юм уу зөвлөхтэй ингээд ээж нь битгий их санаа зов. Тэгээ ээжийн сэтгэл зүг дагаж хүүхэд өвддөг юм аа ч гэдэг юм уу. Нэг тийм яригадаад байдаг. Эхийн сэтгэл зүг хүүхдийн өвчлөгдгий байдал хоёр хэр уялдаа холбоотой байдаг. Ерөнхийдөө хүүхэд чинь 12 нас хүртэл ээжийн сэтгэл зүй дотор ээжийн аурын дотор амьдардаг юм байна. Тэр ээжийн сэтгэл зүй ямар байна? Тэрнээс айгүй их хамаардаг. Одоо ээжийн стресстэй бухимдалтай, тий, хямралтай, гонигтай байх юм бол хүүхэд давхар мэдэрч стрессж байдаг. Тэгмүүдээ юу болдог вэ гэхээр ээжийн нөгөө анхаарал хайр гэдэг зүйл хүүхэд дутагдаж эхэлнэ шүү дээ, тий. Хүүхэд чинь анхаарал хайрын дунд өсөх ёстой. Тэгэхээр цаанаасаа энэ хүүхдэд юу дутагдаад байгааг хүүхэд чинь хэлээр ярьж ойлгуулах тэр чадвар одоо суугааг учраас энэ хүүхдийн одоо тэр хайрыг мэдрэхийг хүсэж байгаа мэдрэмжийг далд хумсраа ойлгодог. Ойлгоод ээжээсээ хайрыг ямар үед авдаг вэ гэхээр өвдсөн үед авдаг юм байна л да. Илүү анхаарлыг авч юм. Ээжийн анхаарлыг татаж байна. Аавын анхаарлыг татаж байна. Ийм болохоор заримдаа хүүхэд хайр халамж хүсэх те ээжийн тэр сайхан сэтгэл ааш те энергийн мэдрэхийн тулд өвдчихдээ юм байна. Нэрээ тэгдэг штэ одоо нөгөө бодит амьдрал дээр ингээл бид нэр анхаарал халамж гэж юу юм бэ гэхээр ихэвчлэн ажил нийгмийн амьдралдаа ингээл төвхтэл хоолын эдүүлчлээ усанд оруулчлаа те ерөнхийд нь нэг анхаарах байдлаар ядаг ч гэсэн яг нөгөө хүүхдийн дотоод нөгөө миний хүүхд ч одоо яг юу хүсэж байна надад ирээд нэг юм ярих нь би тэрнийг нь анхаарах завж хөлөө хэрэг гаргадаг үйлээ те барагтал гаргаж чадахгүй байгаа ш за миний төр цаашаа яв энийг үзгээл ингээл аргалал нэгэл нөгөө бодохдоо усанд оруулаад цэвэр цайхан байлгаал хоол ундаар хангалуун байлгаал өмсөх хувцсанд нь анхаарал энийг л анхаарал халамж гэж бодоод байгаа боловч сэтгэл зүйн хэрэгцээ энэ анхаарал халамж төр чинь нас насны хүүхдийн хэрэгцээ гэж байгаа ш тэр дутагдахаар ер нь бол
өвдөж хүүхэд анхаарал хандаж шаарддаг юм тийм. Нэрээ хүүхэд өвдөжгөр бас нөгөө илүү их хүүхдэд чагнаж эхэлдэг шүү дээ. Яач юу ийч юу эмэгтэй хүн яг тэгдэг. Яг өвц үед нь хүүхдэд нөгөө тэрвэрч идэг. Яг тэр үед нь унсч идэг. Тий. Эмэгтэй нагаар яг илүү нөгөө хүүхдээ анхаарч эхэлдэг шүү дээ. Ажиллаа болоод гэртээ суугаад тий хоол ундын нөгөөд яг энэ нь бол хүүхдэд дутагдсан үедээ бол өвддөг юм байна. Ер нь бол хүүхдүүд чинь ээжийг аз жаргалтай байвал сэтгэл зүйн хувьд ч тэр эрүүл саруул дархлааны систем ч ер нь бол эрүүл нөлөөлдөг юм байна. Тийм учраас ерөнхийдөө ихэвчлэн ээжүүд өөрсдөө анзаарах хэрэгтэй. Ээжүүд хязээ стресстэй хямарч эхэлж чинь тэр үед давхар хүүхдүүд өвдөж эхэлж байдаг. Тэгээ тийм болохоор ээж хүний сэтгэл зүй бол тэр гэр бүлийн уур амьсгалд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Аав ээжийн хэрүүл маргаан, ээжийн хямралтай тэр гонигтай царай тий энэ үед хүүхдийн сэтгэл зүйд бас давхар унж байгаа учраас дархлааны систем бас давхар унна шүү дээ. Тий. Тэгэхээр эргээд чинь дархлааны систем нь гүйцэд хөгжөөгүй учраас хүүхдэд өвчлөмдөг юм. Ээж аз жаргалтай байвал тэгэл хүүхэд өссөн ч гэсэн аз жаргалтай гэж дүүрэн байдаг шүү дээ ер нь. Тий. Одоо бид нар хүүхэд байхдаа ч гэсэн аав ээжүүд бидний төлөө л завгүй одоо тэр үед чинь зах зээлийн үед 8 хийгээл гэртээ тогтохгүй яваад идэж тий. Тэр үед би чинь ээж ингээд ажилласаа гарч байгаа үед маш их баярлж ирсэн байхгүй. Одоо бидний хажууд гэртээ суух байна гэж тий. Тийм учраас аав ээжүүд бол хүүхдийн тэр чигтээ ертөнц. Одоо бид нар чинь орон байр маань нурчвал ямар сэтгэл зүйтэй болох вэ? Тэрийн шиг аав ээжийн хэрүүл маргаан чинь тийм хүчтэй сэтгэлийг нөлөөлдөг. Бараг тэр орон байр нурж байгаа мэт тийм гадаа үлдэж байгаа мэт. Ягаад гэвэл тэр чинь нөгөө хүүхдийг хамгаалах ёстой хүмүүс нь өөрсдөө тийм эрсдэлтэй болж хувирж гин аюулгүй байдал хангахдахгүй юу тийм төгшүүртэй айцтай болж гин энэ хэрвээ кодлогдох юм бол би суултай байх ойр ойрхон ханиад хөрөх магадлалтай тийм болохоор хүүхдийн сэтгэл зүйд бол бидний гэр бүлийн уур амьсгал ээжийн байгаа байдал маш чухал. За тэгэхээр нэг сонсож байсан л да одоо нөгөө хүүхэд ингээд унтчихсэн ч гэсэн хүүхдээ хажууд одоо хийж болохгүй үлдэж болохгүй үйлдэлүүд гэж байдаг шүү дээ. Хүүхэд хэдийгээр унтаж байгаа боловч чихээрээ аливаа үйлдэлийг сонсож идэг, үг хэлээрээ сонсож идэг гэл энэ ер нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн яаж нөлөөлдөг вэ? Ерөнхийдөө хүний далд хомсор чинь бид нар унтаж байгаа ч гэсэн сэрүүн байгаа ч гэсэн ажиллаа бол гүйцэтгэж байдаг. За ил ухамсарын хувьд амрах хэрэгтэй те ядардаг учраас унтаж тарих амарч байгаа тарих маань. Гэхдээ далд хомсор хийх ёстой ажлаа хийгээл байна. Тэд чинь бүх эрхтэн системүүдийг үйл ажиллагаагийн хариуцаад те ажиллаж байна. Дээрэс нь чих маань сонсч идэг яг энэ үед. Ер нь хүүхэд унтаж байгаа үед хэрүүл маргаан хийж болохгүй. Тэгээ унтаж байгаа ч гэсэн яагаад гэвэл хүүхдгчний унтаж байна ингээд мэдхгүй гэж бодож байгаа ч гэсэн тэр хүүхдийн далд ухамсарын чихээрээ сонсож програмчлаж хурааж байдаг. Унтаж байхдаа ч гэсэн сэрүүн байхдаа ч гэсэн ер нь өөрсдөө маш боломжтой анхааралтай байх хэрэгтэй. Ганцхан хэрүүл маргаан ганц хэрүүл маргаан биш. Үйлдэж болохгүй үйлдэл гэж бас байдаг. Хүүхдийн хажууд жишээ нарх хөөж болохгүй тийм зүйлийг харуулж болох юм байна. Нөгөө толин нейрон нь ууж болд юм байна гэдэг ойлголт. Одоо жишээ нь энэ уух гэдэг чинь гоё зүйл юм биш үү? Уугаад ингээд яриад инээлдэд биш тэгэл кодлоод суугаад байдаг байхгүй юу тийм. За одоо хавар болж байна. Хавар цагийн энэ уйлралтай холбоотойгоор харшлын өвчин зэгдэрдэг. Энэ харшлын өвчин юутай холбоотой вэ? Харшлын өвчин одоо шалтгаануудыг нь маш олон шалтгаан байгаа шүү дээ тий. Ахуйн гэж хэлж байгаа. Одоо тоос гэж хэлээд байгаа. Эцсийн энэ бол дархлааны системийн л хэд мэдрэгшил явагдаад байна. Дархлааны систем чинь цаана дахиад нэг сэтгэл зүйтэй холбогдоод дахиад далд ухамсартай тий. Тэр одоо ингээд дахиад далд ухамсартай холбогдсон кодуудтай холбоотой байж магадгүй. Тэгэхээр ер нь бол энэ сэтгэл зүйтэй ер нь шууд холбоотой.
Тий. Сэтгэл зүйн асуудлууд сэтэрч байгаа үед ер нь бол харшил бас хашилтай болж байд юм байна. Яг энэ үед. За надад би үйлчлүүлэгчийг хэлэхэд кейс. За энэ үйлчлүүлэгч хашилтай болсон байна. Нүрээрээ ингээ гараараа хашил гардаг, хуралд гардаг маш олон газараар эмчилгээнүүд хийгдэж байгаа. Ерөөсөө намжихгүй, үе сэдрээд байна, хоол хүнсэндээ маш их анхаарал байна. Өөрөөсөө хамаарсан бүх зүйлээ хийгээд байна. Гэхдээ намжихгүй байна л та. Тэгээд надад энэ миний далд хумсарт нэг юм байгаа юм биш үстэй. Миний сэтгэлтэй холбоотой юм биш үстэй гэд үйлчлүүлж байна. Тэр хүн надад өмнө нь 3-4 удаа үйлчлүүлэхдээ өөр сэдвэр тэ харилцааны сэдв тэ эмэгтэй хүний өөрийнхөө сэтгэл зүйн байдал сэтгэл готролтой холбоотой уулзалт хийж байсан боловч дараагийн бит хоёрын уулзалтан дээр энэ харшлын сэдвтэй холбоотой ажилласан. Тэгэхээр өмнө нь ерөөсөө харшлын сэдвээгүй яг харшлын сэдвтэйгээр блог тайлах терапи хийх явцад тэр хүний нүүрэн дээр зүгээр байсан нүүр нь бүр улаагаад тэр чигтээ улаан болоод тэгээд айгүй тохгүй болоод нөгөө тэр блоклогдсон мэдрэмжүүдээ хоолой болон цээжин хэсэгт мэдрээд уур бухимдалтай болоод бүр тэмцэж мэдэрч байгаа. Одоо тэр дурсамж руугаа ороод байгаа шүү дээ. Реакц үзүүлээд байна. Тэр реакцтайгаа хамт тэр хүн яаж юм бэ гэхээр харшлан сэтэрж байна. Тэгмүүдээ тэр блогийг тайлсны дараа юу болсон бэ гэхээр тэр харшлын бүр ув улаан болсон намжаад ягаараад арсны өнгө хэрэндээ орж исэн. Одоо тэр хүн бол эдгэрэх шат руугаа ерөнхийдөө сэтгэл зүйн талаас явж байгаа. Тэ блогийн тайлуулсан. Тэгэхээр ер нь бол шалтгаан нь юу байсан бэ гэхээр тэр хүний хувьд ажлын тарамт байсан. Хамт олонны дунд тэр хүн захирал байсан байна л да, хамт олонныг өдөртдөг. Тэр дотроо нэг эмэгтэй нөгөө хорон тэ муулдаг дандаа нүүрэн дээр юм ярихгүй мөртлөө араар нь ингээд баян муулж идэг. Тэрийг ингээд хөндлөнгөөр сонсож тэ эргээд тэр хүн маш олон том захирлуудын өмнө тэр хүний тэр үйлдэлийг хэлэлцсэн байна. Гүтгүүлсэн мэдрэмж авч ин тэр үед маш их сэтгэл зүйн юм дарамт хямралыг мэдрээд бүр тэр хүн дараа нь бүр ингээд одоо хуулиар шүүхээр асуугдсан байна л та. Тэр үед гинт ингээд харшил сэдвэл тэр үеэсээ ихэрсэн юм байна. Ер нь ингээд сэтгэл зүйн дарамтууд чинь эргээд арсаар бас бие махбодор харшил хэлбэрээр гарах магадлалтай юм байна. Тий. За тэгэхээр өнөөдрийн ярилцлагаас бид бүхэн нэг зүйлийг маш сайн ойлгож авсан гэж бодож байна. Хүний бие, сэтгэл өрөөсөө хамт нэг цогц юм. Сэтгэл ямар нэгэн блок, шарх авах юм бол тэр нь бие дээр зангилаа болоод өвдөж илэрдэг байна. Хэрвээ та магадгүй маш их өвдөж байгаа, өвдөлтийг мэдэрч байгаа бол сэтгэлээ нэг өнгөгээд харахад буруудахгүй юм байна шүү. За тэгээд дараагийн подкаст дээр бид бүхэн бас нэг зүйлийг ярилцъя гэж бодлоо. Хэрвээ үзэгчдээс маань одоо өөр дээр чинь одоо сүүлийн үед ямар мэдрэмж танд их давмгай байгаад байна. Та юунд их зовж одоо шаналаад байгаа ч юм уу тийм мэдрэмжүүд байна. Тэрнийг ингээд дэлгэрэнгүй манай холбогдох хаяг руу илгээгээд бичих юм бол таны тэр асуултыг бид нар бас дараагийн подкаст дээр үзэгчдээс ирсэн юунаас ярилцаж болох юм те. За өнөөдрийн ярилцлага маань энэ түрээд өндөрлж байна. Тэгэхээр дараагийн подкаст дээр ярилцахыг хүссэн сэдв бахмал бидэнтэй холбогдож болно. За мөн бидний урилгыг хүлээн авч ирсэн сонирхолтой яриа өгнүүлсэн сэтгэл зүйч Жайна танд маш их баярлалаа. Урьсанд баярлалаа.